ยินบ่อยๆกับคำถามที่ว่าเมื่อไหร่ศีลธรรมจะกลับมาแต่ภาพของเด็กดีวีสตาร์มองโกเลียที่กำลังสร้างความดีกับสมุดบันทึกความดีเล่มน้อยที่ถืออยู่ในมือช่วยบอกเราได้ว่าความหวังนั้นกำลังจะมาถึงนี่คือโครงการฟื้นฟูศีลธรรมระดับโลกที่เริ่มขึ้นจากดำริของพระเดชพระคุณพระราชภาวนาวิสุทธิ์เจ้าอาวาสวัดพระธรรมกายประเทศไทยซึ่งปัจจุบันกำลังขยับขยายสู่นานาประเทศและนับเป็นปีที่ 2 แล้วที่มองโกเลียจัดโครงการนี้ขึ้นเมื่อวันที่ 27 กันยายนถึง 22 พฤศจิกายน 2553 เป็นเวลากว่า 8 สัปดาห์โดยความร่วมมืออย่างดียิ่งจาก Peaceful Mind Foundation และชมรมพุทธศาสตร์สากลแห่งประเทศมองโกเลียหรือ IBS of Mongolia จากปีแรกที่มีนักเรียนเข้าร่วมเพียง 200 คนแต่เพราะวีสตาร์สามารถเปลี่ยนพฤติกรรมของเด็กให้ดีขึ้นอย่างชัดเจนทำให้ปีนี้มีนักเรียนเข้าร่วมกว่า 20,000 คนหรือเพิ่มขึ้น 100 เท่าและยังได้รับแรงสนับสนุนจากกระทรวงศึกษาธิการท่านผู้อำนวยการครูอาจารย์ผู้ปกครองและนักเรียนอีกมากมายทำให้การพัฒนาศีลธรรมในมองโกเลียขยายตัวเป็นอย่างมากในเวลาเพียง 2 ปีกิจวัตร10 อย่างของเด็กดีวีสตาร์ในสมุดบันทึกถือเป็นหัวใจหลักเพราะเป็นสิ่งที่ทำให้เกิดการเปลี่ยนแปลงในสังคมถึงขนาดที่สื่อสีขาวอย่าง NTV เข้ามาขอนำเสนอโครงการนี้สู่สายตาชาวมองโกเลียทั่วกรุงอูลานบาตอร์ตั้งแต่ปีแรกและในปีที่ 2 ก็คอยติดตามการทำกิจกรรมของเด็กๆอย่างต่อเนื่องทุกวันตลอด 2 เดือน Сэбэцэн наваг баясгалан гэдэг за би NTV телевизэд редактораар ажилладаг. Тэгээд V-Star одоо хөтөлбөртөө одоо манай NTV телевиз 2009 оноос эхлэн хамтарч ажиллаж байгаа. За энэ хөтөлбөрийг манай телевизийн захирал Улаанбаатар захирал маань маш их дэмжиж, за хүүхдийн хүмүүжил ёс суртахууныг төлөвшүүлэх энэ сайхан ажлыг бид дэмжиж хамтдаа ажиллая гэд 2009 оноос одоо анх Монгол Улсын зохион байгуулагт нь хамтарч ажиллаад за маш олон сургуулиудаар ороод тус сургуулиуд энэ 7-аас сургуулиудаар явж за олон хүүхдүүдтэй уулздаг. За хүүхдүүд болгон одоо эргэж очиод уулзаа за даалгавруудаа хэр биелүүлж гин ямар зүйл тохиолдож гин юу хийж гин гэдээ эргээд асуухад одоо хүүхдүүд маань маш хөөрхөн хариултуудыг бидний өргөлдөлтэй. За нэг жишээ дуртахад бол саяхан одоо бид нар 51-р сургууль дээр 14-р Баянзүрх дүүргийн 14-р сургууль дээр очисон. За тэгээд тус сургуулийн одоо V-Star-с оролцож байгаа 8 дугаар ангийн нэг сурагч бас би яриа аваад за хамгийн сүүлд одоо хинд ямар сайн үс бүтээхээр одоо зорж байгаа вэ? За мөн ангийнхныхаа ингээд ажиглаад хахад хамгийн их өөрчлөгдөж байгаа ямар үйл байгаа вэ гэж асуухад тэр сурагч хэлжсэн л да. Яг ширээнийх нь урд суудаг ангийнх нь одоо сурагч урд нь манай энэ ангийн сурагч айгүй муу сурдаг гэсэн. Одоо айгүй онц сурж байгаа. Тэгээд хувцас айгүй эмх замбрааг өмсдөг байсан бол одоо байнга дөрөв хувцас өмсөж одоо өөрчлөгдөж байгаа гэдээ одоо тэр хүүхдийнхаа дэргээд шууд хэлчихсэн. Тэгээд ангийнх нь хүүхдүүд одоо нэр хийтэл нээж исэн. Тэгэхээр хүүхдүүд маань одоо өөрөө өөрчлөгдөхөөс гадна бусад найз нөхдөдийнхээ өөрчлөгдөж байгааг ажиглаж байгаа. Тэгээд тэр хүүхдүүдэд маш олон өөрчлөлтүүд гарч байгаа, сайн талууд одоо харагдаж байгаа. Энэ хөтөлбөрийн одоо маш сайн хэрэгжиж байгаа нь одоо ажиглагдаж байгаамаа.ย้อนไปหลายชั่วรุ่นจะพบว่าพุทธศาสนาห่างไกลจากวิถีคนมองโกมานานแล้วแต่โครงการวีสตาร์สามารถนำภาพศีลธรรมในสังคมกลับมาให้เห็นได้อีกครั้งผ่านความดีเล็กๆที่ยิ่งใหญ่เหล่านี้ Тэрийн бас үйл ажиллагаатай нэлээд ойр хүүхдүүдийг төлөвшүүлэх талаар одоо сүүлийн үед нэлээд бид нар үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа шүү дээ. Тийм учраас энэ үйл ажиллагаатай нэлээд ойр байгаа учраас бид нарт бас их төхөм ажиллахад бас дэмжихэд бас илүү одоо нааш чадaltaй байсан л та. Тийм учраас
манай ер нь энэ нулимгийн хэмжээнд ингээд яваад үзэхээр энэ оролцсон ангиудын хүүхдүүдийн эцэг эхчүүд болохоор нэгдүгürt эцэг эхтэй хүндлэл үзүүлэх талаас нэлээд ажиглагдаж байна. Нэлээд энэ дэр үр дүнтэй өгөөжтэй боллоо гэж үзэж байгаа. Мөн тэр сургуулийн хувьд бол бас нэлээд олон ололтой талаад ажиглаж ирсэн. Нэгдүгürt номын санд хүүхдүүд их суудаг болсон, номтой нөхөрлөхийн ач тусыг бас ойлгодог болсон. Хоёрдугаарт нь багш нартай бол эцэг эхтэй хүндлэл үзүүлэх тал дээр бас нэлээд хандлага өөрчлөгдөж байгаа. Мөн тэгээд тэр зөв хувцлах тэр нэлээд олон хандлага өөрчлөлт өгч исэн хүүхдүүдийн хүмүүжилд бас эргээр нөлөөлж исэн нэлээд олон зүйлүүд ажиглаж исэн учраас бид нар энэ хичээлийн жилд бас энэ V-Star уралдаантай энэ 9 сарын 22-наас 11 сарын 27-ны хооронд энэ одоо мэдрэмжийг хөгжүүлдэг юм бол хүний одоо оюун ухаан аливаад одоо хандлага байж байгаа. Тэгэхээр хүүхдүүд энэ хөвшүүлж байгаа 10 даалгавар дотор бол энэ одоо олон хандлагуудыг бол амьдралд наацхан хэрэгцээтэй хандлагуудыг бол гаргаж өгснөөр хамгийн их хэрэгтэй байгаа юм да. Жишээлбэл эргэн тойрны хүмүүсийнхаа сайн шинжийг дандаа харж байгаа чи. Хүмүүс бид эргэн тойрондоо муу биш дандаа сайн сайхныг хардаг. Ийм сайхан өөдрөг байгаасаа гэдэг үгсээр хүүхдүүд манд төвшөж байгаа. จากความตั้งใจเล็กๆของเด็กแต่ละคนสู่การขยายตัวทางศีลธรรมอย่างก้าวกระโดดทำให้วันนี้V-Starมองโกเลียจำนวนมากสามารถเปลี่ยนแปลงชีวิตได้ด้วยตัวเอง Уулаад сайн үс зориулах гэсэн нэг даалгавар байгаа шүү дээ. Чи мөнгө хөрөмтлөл цуглуулад хамгийн түрүүнд ямар сайн үсэд зориулъя гэж бодож байгаа. Хамгийн сайн зүйл нь мөнгө хөрөмтлүүлээд нөгөө ангийнхаа шалыг бодох гэдэг асуудал. Ер нь засварууд болохоор сургуулиас ер нь болохоор будаг сайн өгж байгаа. Тэгэхээр улсын төсөв жоох муу байгаа учраас тэр засвуулсан будгаа нийлүүлж шалаа бодох аюу их сонирхолтой байна. Ер нь хүмүүжилтэй ёс суртахуунтай зөв ухаалаг хүүхэд гэж ямар хүүхдийг хэлэх вэ? Хүмүүжилтэй ёс суртахуунтай хүүхэд гэдэг нь болохоор одоо миний бодлоор соёлтой хүнтэй зөв болгосон харьцаж чадах өндөр хөгжилтэй л гэж бодлоо. Харилцаа талаас нь л би аюу сайн ойлгож байна. Хамгийн их таалагдсан даалгавар бол найз нөхөдтэй тусалж аав ээжийнхээ хүндлэлийг таах. Хүмүүжилтэй сайн хүүхэд байна гэж ямар хүүхдийг хэлэх юм бэ? Хүмүүжилтэй сайн хүүхэд бол найз нөхдөд хүндэлдэг. Одоо хичээл номдоо сайн тэгээд багш сурагч бусдыгаа ч нөө ялганд тоож үздэг. Тэгээд бүгдэнтэй ажил тэгш харьцдаг тийм үнэ хэлээ. Болсон даруйда ороо ураах. Тэгээд хүмүүсийн сайн үлийг харж тэднийг биелүүлэх хүн ахмад насныхаа үгэнд орж хүн амтандаа туслах. Юу хэлсэн гэвэл соёлтой тэгээд хичээнгүй ахыг л ойлгосон. V-Star-ын лекцэн дээр айгүй сайн танилцсан лекцэд суусан. Тэгээд надад хамгийн таалагдах зүйл нь нөгөө хамгийн эхлээд ороо хураах гэдэг нь айгүй их таалагдсан учраас ороо хураан тэгээд бясалгал гэдэг нь айгүй гоё санагдсан. Хүний ухаан бодлыг төвлөрүүлэх гэдэг утгаар нь тэгээд ном унших нь ер нь одооны өсвөр үеийн хүүхдүүдийн залуу үеийн оюун ухааны хөгжүүлэх сэтгэлгээний цар хүрээг өндөр болгох талаас нь тэр эдэн даалгаврууд нь аягүй санагд. Тэгээ ёс зүйн 5 зарчим гэдэг нь аягүй гой санагдсан. Одоо өсвөр үеийн залуучууд хамгийн тулгарч байгаа зүйл нь хулгай хийх мэх дээрэм тонол байдаг. Тэгээд бас худал ярихгүй багштай худлаа ярьж мэрэх. Тэгээд садар самуун зүйлд уруу татах. Тэгэл бусдыг уруу татах тийм л талаар нь аягүй хөтөлбөр эрсдээр манай ангидуудыг бас бусад 7-8 дугаар ангийнхан маань бас маш их хэц гарч байгаа. Тэгээд энэ болохоор V-Star хөтөлбөр хэрэгжснээр болохоор одоо жишээ нь ингээд коридороор гүйдэг байсан. Тэгээд тэр хүмүүс болохоор юу маш тийм эмэг цэгцтэй болж болохоор тэгээд бас юу жагсаж ангаараа жагсаж явж байгаа. Тэгээд бас бяцлал хийснээр бас тийм маш сайн тэр мэдрэмжийг аваад тэгээд мөн ядрахгүй тэр хичээлдээ маш их чармааж байгаа. Тэгээд тэр одоо жишээ нь залхуурч байсан хүүхдүүд нь илүү тийм хичээл чармаалцтай болоод тэгээд тэр гэрийнхэн 10 даалгаврыг маш их сайн биелүүлж байгаа. Бяцлал хийж байхдаа уултал тийм газар ус бүх тийм сайн сайхан зүйлсийг боддог. Тэгээд нэхгүй ингээд тийм жингүүдж байгаа юмсээ тийм гоё санагдав. ธรรมะของพระสัมมาสัมพุทธเจ้าผ่านกิจวัตรกิจกรรม10ข้อของเด็กดีV-Starนั้นเป็นเครื่องชี้วัดว่าพระพุทธศาสนาจะกลับคืนสู่มองโกเลียอีกครั้งผ่านการทำความดีของเด็กๆซึ่งเป็นอนาคตของชาติและนั่นหมายถึงอ
อนาคตของพระพุทธศาสนาในมองโกเลียด้วย өглөө босонгуудаа ороо хураадаг тий ийм хөвшлөө бол хүүхдүүдэд бас их амархан хөвсөж байна гэсэн ийм хоёр талыг бол эцэгчүүд нэлээд сайн боллоо хүүхдүүд маань өөрчлөлт гарлаа гэж үзэж байгаа. За анги хамт олон дотор зохиогдсон хамгийн сонирхолтой ажлын нэг бол хамт олноороо манай хүүхдүүд ургацын далай гэдэг сайхан ажлын зохион байгуулсан. Энд одоо эцэгчүүд маань хүүхдийн маш сайхан дэмжиж оролцсон. Нөгөө талаас бол эцэг их хүүхэд сургуулийг бол хооронд нь холбож гисэн юм сайхан ажил байсан. За эцэгчүүд маань хүүхдээ тэр болгон цаг гаргаж чаддаггүй. Ажил төрөлтэйгээд ингээд явдаг. Гэтэл хүүхдүүд маань эцэгхээсээ бас юу гэх хүсэж байсан юм байна. Ер нь юуг одоо хамтарч хийх хэрэгтэй юм бэ гэдгийг нь бол энэ ажлын хүрээнд бол харагдсан. Эцэгчүүд маань тодорхой дэвтэр нээж ажилуулсан. Хүүхдүүд ч гэсэн өөрсдөө өдөр тутмынхаа тэмдэглэлийг хөтлөж ирсэн. Үүгээрээ сургуулийн эцэг их багш нарын хооронд нь холбосон энэ сайхан ажил байсан. นับเป็นความร่วมมืออย่างสำคัญที่บ่งชี้ว่าการสร้างคนจะไม่จำกัดอยู่แค่ประเทศใดประเทศหนึ่งแต่สามารถร่วมใจกันในหมู่พี่น้องชาวพุทธเพื่อให้เด็กๆได้สร้างสังคมที่น่าอยู่ด้วยมือของตัวเองพร้อมจะทำฝันให้ศีลธรรมกลับมา We Star Change the World in Mongolia